Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн хичээлээр та нартайгаа Google Meeting ашиглах талаар жижигхэн мэдээлэл өгье гэж бодлоо. Өмнө жил бид Zoom програм ашиглаад ангийн эцэгхийн хурал болон ангийн хичээлийг өдөртөн зохион байгуулдаг байсан. За Zoom програм маань бол 100 хүн оролцох боломжтой. За 40 минутын хугацаатай ID болон линк, пассворд нэвтэрч болдог энэ програм байсан. Гэвч энэ жил 40 минутын маань хязгаар 30 минут болцсон. За тэгээд линкээр бас орохоор жоохон хүндрэлтэй дахин гацаад байх болсон учраас энэ жил Google Meeting туршиж үзсэн юм аа. Тэгээд Google Meeting маань боломжтой байсан учраас та бүхэндээ түгэй гэж бодлоо. Одоо ингээд яах вэ гэхээр Google Gmail хаягаараа бид нар нэвтэрч орно. Gmail хаягаараа нэвтэрч ороод за Google аккаунт буюу энд та бүгдийн нэрний буюу энэ зургийн чаажуудал Google App буюу Cesved маань гэдэг тийм ээ. 9 цэгтэй юм дөрвөлж байна. За энэ дээрээ дарлаа Meet гэдэг юм камер шиг алга камер шиг юм байна. За энэ дээр дарлаа шинэ уулзалт гэдэг. Энэ дээр даръя. За дээдлээс 2 дахь буюу энэ нэмэгт эмэгтэй шуурхай уулзалтыг эхлүүлэх гэдэг. Ингээд ороод ирж байгаа юм аа. Эндээс энэ маань бидний спикер буюу микрофон. За энийг ингээ хааж болно, нээж болно. Энэ камер маань байгаа. Камера нээж болно, хааж болно. За би хоёулаа ингэ хаачийн давхар бичлэг хийж байгаа учраас хүмүүсийн нэмэгтэй яах вэ гэхээр өөрөختөө яах вэ гэхээр энэ дээр дарна. Нэгдэх мэдээллийг хуулах гэдэг. За энэ хуулах буюу copy link гэдэг байгаа хта. Та нар дээр copy link гэж гарч ирж магадгүй. За энийг ингээ хуулчих юм бол холбоосоо хуулчих юм бол одоо эцэг эхийнхээ группт ангийн групп дээр авчиад холбоосоо шууд пэст хийчих юм бол эцэг ангийн хүмүүс чинь тэр линкэн дээр чинь дараад шууд холбогдоод орж ирэх боломжтой. За үгүй бол тодорхой хэдэн хүмүүсийн одоо секц болон нэгдлийн хурлаа хийя гэх юм бол багш нарынхаа имэйл хаягийг нь хүмүүс нэмэх гээд энэ дээр ингээд бичиж оруулаад өгч болно. Хүмүүсээ орчиж болно. За жишээлбэл энэ Бэчука гэж юм тийм үү. За энэ хүнийг би урья. Дараагийнх нь юм мөнхөө урья гэх юм бол би ингээд энэ хоёр хүнтэй би хурлаа гэх юм бол энэ хоёр хүн имэйл хаягийг нь оруулахаар ингээд гараад ирнэ. За тэгээд имэйл илгээх гэдээ арч. Тэгэнгүүт яах вэ гэхээр энэ хоёр хүний одоо Gmail хаяг дээр нь надаас одоо хэрлэн та хоёрт одоо уулзалт зохион байгуулах. Уулзалтанд та хоёрыг одоо урьсан байна гэсэн мэдээлэл очино. Тэгээд тэрэн дээр нь энэ хоёр хүн маань дараад хуралд ороод ирнэ гэсэн үг. За одоо хурлыг бол ингээд зохион байгуулж байгаа тийм үү зүгээр яриад явчихна. За хичээл орё гэхүүл яах вэ? Мэдээж багш нар маань PowerPoint дээр хичээлийг бэлтгэсэн байгаа. PowerPoint-д энэний өмнө нээсэн байх хэрэгтэй шүү. Энэ доороо нээсэн байж ах хэрэгтэй. За одоо үзүүлэх гээд оръё. Таны бүрэн дэлгэц гэх юм бол компьютер чинь бүхэлдээ ингэж харагдана гэсэн үг. Хоёр дахь нь буюу цонх хэлбэрээр үзүүлэх юм бол зөвхөн PowerPoint-ыг чинь сонгосон одоо тэр хэсэг чинь сурагчдад буюу эцэгт харагдана гэсэн үг. За хоёр дахь нь буюу цонх хэлбэрийг сонгоё. За миний одоо үзүүлэх хичээл бол энд байна. Хичээл 3 9 баттгал гэх. За ингээд share хийчих. За тэгэнгүүт ингээ ороод ирж байгаа. Одоо эцэг ихт маань энэ харагдаж байна гэсэн үг шүү дээ. Хүүхдүүд маань энэ харагдаж байна гэсэн. За ингээд би хурлаа одоо энэ дээрээс хичээлээ яриа явуучих шүү дээ тийм ээ. Хурлаа зохион байгуулаад. За энэ хичээл орноо. Дараагийн хичээлний юм орно гэт ингээд тийшээ доош өгүүлгээд явуучих юм тийм ээ. Хичээлээ ингээд заагаад явчихна. За одоо яах вэ гэхээр эндээс би та нарт бас жижигхэн мэдээлэл өгч байгаа. Одоо энэ доор байгаа 3 цэг байгааз. За энэ цэгийг бүдүүчийг өөрчлөх гэж. За энэ цагаан самбар бас гаргаж цагаан самбар дээр бас юм хийж болно. Энэ дээр юу хийх вэ гэхээр white wall гэдэг хаад. Энэ дээр юу хийх вэ гэхээр эндээс одоо арилгах энэ балуурдах. За наадах стикер буюу за сайн бацгаана уу тийм үү энэ дээр ингэж өчөж болно бас. Бүгдүүдтэй
За ингээд ичлээ хадгалах гээд энд ингээ ороод ирнэ. За цаан самрынхаа энд тавьчихъя. За зураг оруулах гэх юм бол тийшээ дарна. Өөрийнхөө бүр одоо компьютер дээрээсээ байрлуулъя гэх юм бол за би эндээс энийг авчих. За Google-с бас хайж болно. Google Drive-аас мөн авч болно. Хаанаас бол хаанаас авч болно шүү. За энийг ингээд байрлуулчих. Дараа нь яах вэ гэхээр за зураг эндээс орчдөг юм байна. За эндээс дүрсүүд оруулж болно. Эндээс битүүдийг одоо ингээд зураад оруулж болно. Энэний арын нэр юуг хүрийг сэлж чинь тийм ээ. За энэний одоо арын дэвсгэрийг бас юу яаж болно? Өөрчилж болно. Өөрчлөх боломжтой. За туус шугамтай дэвтэр дээр бичиж өнөөдрийн хичээлийг үзүүлнэ. За би дөрвөлжин шугамтай дэвтэр дээр өнөөдрийн хичээлийг явуулнаа. Цэгүүдийг холбоно гэх юм бол ингээд арын дэвсгэрийг ингээд сонгох боломжтой. Шүү ингээд. За дөрвөлжин шугамтай авчих тийм ээ. За ингээд одоо хичээлээ өөр зүрийн хэрэгцээтэй юм а бичиж өчж болно. За энэ текст за ингээд мөн текстээр ингээд оруулаад өгөх боломжтой. Цагаан самбраа ингээд бэлтчих юм бол Google дээр бэлтчих юм бол одоо ингээд хуваалцах гээд за одоо энд нөгөө нэг хуваалцах хүмүүсийнхээ ингээд нэрсийг нь шууд Gmail-аар нь оруулаад ирчих болно. Gmail-ийг мэдчихвэл Gmail-аар үгүй бол одоо холбоосыг энэ холбоосоо хуулаад тухайн хүмүүс рүү илгээчих илгээх боломжтой. За энэ цагаан самбарыг бол ингэж ашиглаж болно. За энэгээр ч одоо нэг за ингэ саяны нөгөө цагаан самбаруудах маань юу сар өдөртөө орж иж байгааз 21 сарын 26 энэ бол өнөөдрийнх нь 23-ны өдрийнх гэх мэтчлэн ингээд ороод ирэх юм аа. За цагаан самбарыг ингэж ашиглах боломжтой. За дараагийн нэг юм нөхөр бүдүүчийг өөрчлөх гэдэг. За энэ болохоор тохиргоо хийсэн болохоор ингээд за автомат буюу энэ цөөхөн одоо цонхны одоо хэмжээ бага байдаг ихэнх хүмүүсийг тэгэнгүүт хавтан болгосон гээд ингээд цонхныхоо хэмжээг ингээд ихсгээд өчөж болно. 49 ингээд дээд зэгтэн тавтал ингээд ихсгээд өчөх өгөх боломжтой. Энд болохоор зөвхөн би нөгөө нэг оролцож байгаа ганцаараа байгаа учраас энд ганц би байгаа да. За одоо нөгөө олуулаа ороод ирэхээр ингээд хүмүүсийг чи камер ороод ирж штэ тийм ээ. За энэ тал чинь үзүүлж байгаа хичээл чинь явж байгаа гэсэн. За ингээд л ерөөхдөө Google Meeting ашиглах. За бурчилгаа юм байна да. За тэгээ хурлаа одоо хичээлээ зогсооё гэх юм бол энэ дээрээ share stop гэдэг дуусах чинь сая энд хичээл маань өдөрчөөс хичээл маань байхгүй болчлаа тийм. За тэгвэл Google Meeting-гээ зогсооё гэх юм бол энд голыг энэ дээрээ дараад ингээд зогсож байна. За баяртай гэдэг дуусах байна. За тэгээ та нартай амжилт хүсье. Асуух зүйл гарвал ярина эцтэй. Холбогдно эцтэй тийм ээ. За амжилт манайхаа.